Яг танахыг суйрлуулаад яг энэ жил яг ингээл яг бүтэн ажилласан. Ажиллаж үзье. Одоо чи 12 сарын 6 шүү дээ. 12 сарын 6 чинь бол эд яг хүүтэн ороод ирсэн. Сая өнгөрсөн нэг 4 хоног хасах шөндөө 30 таа байлаа шүү дээ. Тэгсэн. Манай. Тэгэд ямар асуудал алах. Одоо бол ямар ч айхаа аюулгүй болсон. Өнгөрсөн жил би тэгээд энэ дэр нэг юм байна. Батарейн дээр нөгөө SOC гэдэг нөгөө state of charge гэдэг. Тэргээ болохоор нэг хөв дээр тавьсан шүү дээ. Тэгсэн. Тэгэнгүүт нөгөө 5 руугаа очиод өөрөө яагаад энэ автоматаа тэгээд ингэсэн шүү дээ. За тэр тодорхой болсон. За тэр яасан бэ гэхээр танаа нөгөө бүх дата статистик юмнуудыг чинь нөгөө R&D тэр өдөр үзэж байгаа. Тэгээд сая өчтөр бид нар нөгөө онлайн митинг гээд хэлж байгаа. За ийм юм болсон байна. Бүх юмнуудыг үзэлээд тэнгууд энэ батарейны доторх халагч нөгөө нэг юм хавтан байгаа шүү дээ. Тэр нь өөрөө хасах 6 градусаас доош орчингууд 350 ваттаар ажилт юм байна. Яг. Тэгээд янгууд 1%-ээс доош state of charge уул 0 болгож болно. Гэхдээ нэмэх 10 градусаас буюу түүнээс дээш үед 0 руу тавьчих юм бол батарейгаа фул шахаад нэмэх 10 градустай үед өөрийгөө чи асуудалгүй нөгөө нэг өөрийгөө шууд сэргээгээд асааж чаддаг. Одоо манай энэ нөхцөл бол шөнө хасах 30 таа байна. Тийм ээ. Тийм учраас өөрөө систем хамгаалаад 5%-аас доош оруулахгүй. Яг л 5% дотор чинь доор нь нөгөө халагчаа барих 350 ватт ч юм байж байгаа. За нэгдүгээрт, хоёрдугаарт ганц нэг өдөр сая ингээд нэг 2 сарын хугацаанд ашиглахад нэг 2 юм уу 3 өдөр өглөө нар гарчаад байдаг. Тэгмэд батарейгаа шавхацсан үед тэгсэн. Нарны үйлдвэрлэл зөвхөн хавтангаа дагаад байсан шүү дээ. Тэгсэн. Батарей байжгаад 10 хагас үед орж ирж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгэнгүүт тэр яаж ийн гэхээр нарнаас нөгөө энерги өгөөд нь шүү дээ. Тэгэнгүүт танаа гэр хэрэглээ чинь 1.8 байнгут нарны үйлдвэрлэл 1.8 л байгаа дэсэн. Тэгсэн. Гэтэл бодит байдал дээр нарны үйлдвэрлэл чинь 10 гарцсан яваад шүү дээ. Тэгсэн чинь тэр илүүдэл киловатт чинь батарейгаа халааж байгаа юм. Яг тэр батарей дээшгээ халаад нэмэх 5 градус гарсан үед систем өөрөө тэгэхгүй бол нөгөө литиум айрон фосфат батарейн дээр хүүтөө шууд ажиллах юм бол плейтинг гэдэг тийм бас эффект яваад батарейны чанартайг муугаар нөлөөлдөг юм байна л да. Тэгэхээр систем маань өөрөө ингээд шавхцсан, шөнө хонолцсон хөрцөн батарейг тийм байна. Ингээд байлгаж хагаад 1.5 градусаас өөрөө дотроо гарангуут нь оруулж ирж байгаа. Тэгэхээр тэр 1.8-ийн зөрүү 9 чи ерөөсөө waste хийгээгүй. Тийм байна. Тэр чинь тэндээ нөгөө 350 ваттаар халааж ирнэ гэсэн. Нэг батарейн дээр 350 ватт. Тэгэхээр би нэг 1000 ватт би тэндээ 900 ватт ер нь өгж байгаа гэсэн үг юм биш үү? Энэ 3 надад 3 байсан болохоор. Тийм байна. Ойлгомжтой. Яг ойлгомжтой. Яг би яг тийм батарейгаа эн чинь яг тэрэндээ үлдснийгээ зарцуулаад байсан юм биш үү? Яг тийм функц байна шүү. Тэгэхээр 5-аас битгий буулгаараа гэсэн. State of charge-ныхаа юудаг бол бусад суйрлуултууд дээр бол хамаагүй. Дулаахан үед бол тэгэхээр одоо 100 одоо хавар дулаарч штэ. Тэгэхээр би батарейгаа бүрэн ашиглана гэж үзвэл бүр 0 болгоцсон ч болно. Тийм. Тэгэх юм бол нөгөө батарейны цикл нь бүр сайн ашиглалтай байна гэсэн.